Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Бямжавын баяр хүү. Орчин цагийн үлгэрүүд цуврал. Цуутай цагааны түүх. Адал явдал тууж. Хүчирхийлэл ихээр гарах тул насанд хүрэгчдэд зориулв. Эх хүн хатуу хорвоогийн харгуйд хазаадгүй аврагч. Эргэх тавилангийн хүрдэнд эмтэрдгүй төвчээр юм. Эхлэл. Жудо бүхийн олон улсын хэмжээний мастер, Аз твийн аварга, Олимпийн мөнгөн медаль тамирчин цагаан 3 сарын дараа болох дэлхийн аваргын тэмцээнд бэлдэж, спорт зааланд бэлтгэл хангагчтайгаа дасгалаа хийж байна. Хаврын сүүл сар гарч, халаалт зогссон тул гадаа жиндүү, дотор зэврүүхэн агаад 2 тамирчны амнаас уурс авсан. Цээжиндээ цус хамтагтал баруун зүнгүү шидүүлж халширсан хандаа. Игчээ, түр амрах уу? Гэж аргадангуй гуйхад бие нь эд халж буй цагаан. Саяхан эхэлсэн байж юун амрах вэ? Барилд хаасаа таагалцна гихчээр бид хоёрын амралт ихтээд бэлтгэл багдаад байгаа шүү хэмээн цугалдав. Зариултын заалны хүрэлцээ муугаас тамирчид шахуу цагийн хуваараар бэлтгэл хийж өөр тоногдсон хомсхон цагийг айл болох үр бүтээлтэй өнгөрөөхийг бүгд хичээдэг юм. Тэднийг бэлтгэлээ хийж байх үед гаднаас ардаа Монголиа гэсэн бичиг бүхий биеийн тамирын хувцастай 40 орчим насны жавхаалаг ир орж ирэхэд амс хийх зав гарсанд олзуурсан хандаа. Өө, дасгалжуулагч ирлээ гэд зориуд ихээр айхалж амсгаатан босч зогслоо. Ойр залуу насандаа овоо барилдаж улсын аврах хүртэл болж байсан ч гэмтлийн улмаас зодог тайлсан дархан гихэнэр бүхийн секц дугуйланд багшилж байгаад 5 жилийн өмнөөс эмэгтэй тамирчдын дасгалжуулагч болжээ. Гэхдээ бусдад зааж зааварлах эрдэм мэдлэг хомс тул 10 гаруй жил жуудогоор хичээллэж авч болох бүхий л шагнал медалийг авсан архаг тамирчин цагаан өөрөө мэдээд бэлтгэлээ хийдэг юм. "Зя. Бэлтгэл хэр байна да?" гэж дарахныг асуухад цагаан цэвэр уснаас балгаад "Яах вэ? Хийж л байна" гэж хэллээ. Ямар мэгтэр ажиллаж байна? Нөгөөхөл жуудод 66 төрлийн шэдэлтийн 29 төрлийн даралтын мэх байдаг бөгөөд цагаан босод орны тамирчтаас хурд хүчээр илүүгээ давуу тал болгон шэдэлтээр төлхөө ажилдаг юм. Бэлтгэлтэй нь холбоотой өөр асууж сурах зүйл дарханд үгүй тул "Хөөх, яасан хүүтэн байх юм бэ?" гэд халаалтын хоолойг барьж үзэн. "Энэ халаалт зогсчихсон юм уу?" гэхэд хандаа "2 хоногийн өмнө зогссон. Дасгалжуулагчаа, бид яг осгохны гар бэрээд барьж авч чадахгүй байна" гэж гомдоллоо. "Арайчтэй. Амжилтын 19% нь эрүүл мэндээс шалтгаалan шүү дээ. Ингэж даарж хөрвөл эмнэлэгтэл бэлтгэл хийх эндэ" гэж дарахныг шогшороход цагаан тайвнаар "Арайч хөлдөөд өгчихгүй байхаа. Гол асуудал нь заал нь бэлтгэл хийх хугацаа маш бага байна. Өдөрт ердөө 3 цаг гэдэг чинь арай дэндүү юм а. Одоо 30 минутын дараа чөлөөтийнхэн ороод ирнэ. Тэмцээн дөхөх тусам бэлтгэл хийх хугацаа багасгана" гэж хэллээ. "За, би энэ талаар холбооныхонтой ярий." Дархан хоолой засаад хандаад "Ахын дөө, гарч халуун кофе юм уу? Эсвэл сүйтэй цай ууж жаахан дулаацаад ир." Гэхдээ нь үл мэдэг жуумалзаад дуртай наргагүй заалнаас гарлаа. "Санноос 9 сарын 15-нд Хормын ордонд захиалга өгч гисэн шүү" гэж дархныг хэлэхэд цагаан гайхан "Юун захиалга?" гэж асуув.
Хормын ордонд л барилдав гэжтэй. Мэдээж хормын. Хэний вүлээ? Гэхдээ юуг нь гайхдаг юм дээ. Бид хоёрын хөдөөнөөс айраг цагаан эдээ авахар тохирчихсон. Нэг танил маань хөдөлгөөр болсон. Бас ганц хоёр зохиолын дуучидтай ярилцж байгаа. Гэхдээ одооноос л юм хумаа бэлдэхгүй бол цаг нь тулахаар юм олдохгүй хэцүү. Би чамтай гэрлэнэ гэсэн билүү? За болдоо. Энэ их ажлын хажуугаар хамаг юма зохицуулаад гүүгээд байх чинь. Тэр хоёр нэг нэгнээ мэддэг болоод 10 жил. Баг шав болоод 5 жил. Үерхэд 2 жил болжээ. Ер нь тэр хоёрын харилцаа их ойлгомжгүй. Хосууд юм уу гэхэд бие биедээ хайртай гэж хэлж байгаагүй. Гэрлэх тухай бол бүрч ярьж байгаагүй юм. Зүгээр л Эремийн харилцаатай хоёр уу гэхээр хэн хэнийхээ хувийн амьдралд оролцдог, ихэнхдээ хамт байдгийг бодохоор гэр бүлж юм шиг. Аваал нөхөр нь 4 жилийн өмнө автын ослоор нас барж, охинтойгоо хоёулахнаа үлдсэн цагаан ганцаардаж ганихраад сүйд болоогүйч. Эр хүний нөмөр нөөлөг үгээлэгдэлгүй л яахав. Гэхдээ эрэгтэй сэтгэлээ илчлээгүй байхад эмэгтэй хүн төрүүлж ам нээх учиргүй хэмээн гүрийг айдал байгаа. Ямар тач дархан харилцаагаа нэг тийш болгож гэрлэх тухай хэлсэн нь таа тайч. Өөрөөс нь асуулгүй шийдсэнд доромжхон байлаа. Бүх хүн бүдүүн бараг гэдэгч эмэгтэй хүн л болсон юм хаана. Романтик зүйл хүсэлгүй л яахав. Дархан цагааныг тэврэн орчилж хилээгүүд уурлаад байгаа мó да. Хорим хийх өдрөө би бөөр эртнээс төлөвлөж мөнгө санхүүгээ зохицуулж байсан гэж хэлэхэд нөгөө хүнийхээ саналыг сонсолгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүн тэр шийдвэр нь зөв байлаач гэсэн шудраг бус алхам хийж байгаагаас ялгаагүй гэд гарын түлхэв. Гууг нь чамдал гинтийн бэлэг болгоё гэж бодсон юм. Тэгэд бэлэг нь хаана вэ? Юу ч ойлгоогүй дархан хөмсгөө зангидан ямар бэлэг гэж гайхахт нь цагаан ёстой л нөгөө хөлдүү төмс гэдэг нь манай энэ байх та. Өвдөг дээрээ сууж гэрлэхийг гуйд хүмаа гэхэд үгүй ядаж ганц цэцэг аваад ирэх ухаан төрсөнгүй дээ гэж дооглох харуусхын хооронд бодлоо. Ямар нэг юм түүнээс авах гэсэн юм биш. Тийм эдийн шуналтай хүүхэн ч биш. Хэдэн сарын өмнө манайтан бөгж бэлгэнд авсан болохоор заавал гэрлэх санал тавиулах ч гэсэнгүй. Ердөөл сэтгэл уйрааж зүрх догдлуулах үг үйлдэл хүлээж байсан юм. Зангиа аудио номтой хамт байсанд баярлалаа. Үргэлжиллийг Зангиа аудиогоос